Сайн байна уу? Ирсай суугаас мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ нас их тусам илүү сэтгэл татам болдог эмэгтэйн 5 шинж гэсэн. Одоо энэ сэдвээр та бүхэнтэй хуваалцахдаа маш их баяртай байна. Яа тэгэхээр эмэгтэй хүн гэдэг маань гэртээ чалгаагүй, ажил дээрээ чалгаагүй, нийгэмд чалгаагүй одоо. Тэгэхээр гэрэл цацруулсан, гээгүүлсэн ийм одоо хүмүүс байдаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас эмэгтэй хүний одоо тухайн бие авч явж байгаа байдал, уур амьсгал, зан чанар ямар байна тийм ээ. Тухайн дээр одоо орчин бас тодорхойлогддог гэж хэлэхэд бас хэлсдэхгүй хаа гэж бодож байна. Тийм учраас би бас өөрөө тийм ээ зорж одоо суралцсан зүйлээ ингээд та бүхэнтэйгээ хуваалцах чад баяртай байна. Тэгээд та бүхэн маань эхнээс нь дуустал сонсоод үнэхээр насын авт тусам ийм одоо эмэгтэй хүн гэсэн сэтгэл татам сайхан болох боломжтой байж тээ гэдгийг бас ойлгож аавна хаа гэж бодож байна. За ингээд гэрэл гэгээд татварсан эмэгтэй танд аз жаргал сайн сайхан бүхний өссөн өрөөгөө бичлэгээ эхлүүлье. Өмнө нь дур булаан сэтгэл татам хижээл насын хүмүүс зөвхөн телевиз болон дэлгэцээр л харагддаг байсан бол одоо жирийн хүмүүс дунд ч дур булаан бие сайхан авч явдаг хүмүүс олширч байна. Хэдэн жилийн өмнө Солонгос анх загвар өмсгөгчдийн тэмцээн болж 50, 60, 70 насныхан ч дур булаан сайхан үзэсгэлэнтэй байдгийг нүдэрээ харсан хүмүүс гайхан шагшин биширч байсан. Дундаж нашлал 100 жил хүртэл нэмэгдэж буй энэ 90 үед 50, 60-аад насныхны амьдрал дуусахгүй рүүгээ бус. Амьдралынхаа тэн хасыг буюу 2 дахь шинэ амьдралаа эхлүүлэх үе гэж ойлгоход болно. Тиймээс энэ насанд ч өөрийгөө сайн анхаарч халамжилж, ур чадвар мэдлэгээ дээшлүүлж, сэтгэл татам байдлаараа ялгарч буй хүмүүс олон болж байна. Та бүхний эргэн тойронд сэтгэл татам наснаасаа залуу харагдах хүмүүс 1-2 ч гэлтгүй байгаа байхаа. Үүнтэй адил 50-60 нас өнгөрөөд 70-80 нас хүрсэн ч дур булаан мэдхтэй амьдралын хөвшилтэй хүмүүс олширч байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үзэгдэл улам бүр ихсэж, өндөр настай нийгэм болохын зэрэгцээ. Нас агсан ч дур булаан сэтгэл татам хүмүүс олширно. Та нас явсан ч сэтгэл татам хуваараа үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна уу? Одоо та бүхэндээ нас агсан сэтгэл татам эмэгтэйчүүдийн шин чанарыг танилцуулъя. Дуус хүртэл сайн төвлөр сонсоорой. Нас авсан ч дур булаан эмэгтэйчүүдийн онцлог шинж. 1. Амьдралын түүх философитой байдаг. Сайн боловсрсан навчис хаврын цэцгнээс ч үзэсгэлэнтэй байдаг. Нас ахын сайхан энэ юм болов уу гэж бодож байна. Биеийн жингээ хасаад нүрээ бодож янзлаад гой хаган хувцсөмслөөгöd үзэсгэлэнтэй болчихгүй. Өдий хүртэл туулж ирсэн амьдралын жинд агуулгадах дотоод гоо сайхан. Өөрөөр хэлбэл цаг хугацаа туршлагаар дамжин амьдрал нэвшиж үлдсэн нас нам гүн ухаан сэтгэл тэндэвэн байдал юм а. Гаднаас нь хараад их юмтай сайхан харагдагч ярилцаа зүгт яг ийм тийм гэсэн амьдралын түүх ч юм уу. Өөрийн гэсэн амьдралыг үз хүзэлгүй хүмүүс олон байдаг. Хамт суугаад ярихад бусын тухай ховж юм ярих юм уу? Эсвэл дараамын тухай, алдартуудын хөшөөний арын амьдралын тухай, нөхөр хүүхэд хадмын тухай ярьдаг боловч яг өөртөө холбоотой юм уу амьдралын тухай үзэл бодлоо илэрхийлэх тал дээр ярьж чаддаггүй эмэгтэйчүүд байдаг. Нөгөө талаар сэтгэл татам эмэгтэйчүүдийн түүхийг сонсвол өнөөдрийг хүртэл ямар бэрхшээл тулгарч байсан түүнийгээ хэрхэн даван туулж ирсэн зэрэг амьдралын түүхтэй байдаг. Мөн ийхүү амьдарч ирсэн амьдралын туршлагаар үндэслэн асуудлыг хэрхэн даван туулах зэрэг өөрийн гэсэн үзэл бодол чиг хандлагатай байдаг. Мөн ирээдүйд яаж амьдрахыг хүсэж байгаатай холбоотой өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл философитой байдаг. Өксөж уруусан амьдралыг төвчиж, даван туулж өөрийн гэсэн амьдралыг үзүүлэлтээ ямар ч зүйлд тайван ухаалгаар ханддаг эмэгтэй дур булаан байдаг. Хэдийгээр бусдаас ялгарч дүр эсхийг оролдогч сайн боловсрсон намрын навчийг үзэсгэлэн төвлөрд харагддаг. Нас авсан ч дур булаан эмэгтэйчүүдийн онцлог шинж анхлын үнэртэй хүн. Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай байдаг. Өөрөөр хэлбэл зүрхсэтгэлтэй байдаг. Энэ зүрхсэтгэлийг бид амьдралын турш нэг нэгээр нь сурч мэдэрч хомдлуулдаг учраас гэнтхэн нэг шөнийн дотор бий болчихгүй, бас амархан алга болдоггүй. Тиймээс өнөр хангалдаг шиг ил болдог. Өөрт нь байхгүй ч бусад тусалдаг хүн, завгүй мөртлөө яарсан нэгнийг урдуураа оруулдаг хүн, хэцүү үед тайшруулж бэрхшээлийг хамтдаа шийдэх гэж хичээдэг хүн. Миний алдааг нууж дутагдaltaй талыг минь өвөөмөр сэтгэлээр хүлээн зөвшөөрдөг хүн, өөрөө жоохон хурал амссан ч дэмжиж тусалдаг хүн. Нэгэнт бий болсон харилцааг эрхэмлдэг хүн. Үүнтэй адил эдгээр хүмүүс ертөнцийг эрэг гэгээлгээр хардаг. Эдгээр хүмүүс хамт буй хүнийхээ сэтгэл санаагч сэргээх сэтгэлийн сайхан үнэртэй байдаг. Үнэртэй ус төрхийгүй ч чин үнчээр амьдарч буй дүр төрхөн л сайхан ургаж буй цэцэг шиг гой үнэртэй байдаг. Ийхүү зөв сайхан амьдралынхан сайхан үнэр хангалдаг хүмүүс сэтгэл булаан хүмүүс юм болов уу гэж бодож байна.
Бид сайхан үнэр өнөртүүлэхгүй маа гэхэд ядаж өмхий үнэр ханхлуулахгүй амьдрах нь зүйтэй. Танаас ямар үнэр ханхалдаг болоо? Эрцээ сууг хамтдаа суралцъя. Нас авсарч дур булаан эмэгтэйчүүдийн онцлог шинж. Сайхан зан аш бол даруй дур булаан шинж юм аа. Хичнээн гадаад төрхөөрөө дур булаан нийгэмд амжилтанд хүрсэн байлаач зан чанар муутай бол энэ ямар ч утгагүй зүйлээ. Бид нэгэн үе баян айлын эхнэр охид ямар муухай аштай дээрлэхүй байдгийг нүдэрэ харсан үе биш үү дээ. Өөрөнд дор ажиллах хүмүүстэй зарцыг харчиж чанга дугаар орж хашгиран загнаж байсан дүр зургийг хараад маш их цочирдож байснаа одоо ч хүртэл санаж байна. Тухайн хүний зан чанар үзүүлж буй авир нь түүнийг ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг. Би хариуцлагатай албан тушаалтан гэд хүнийг элдэн муугаар нь хэлж хамаагүй харьцаж буй дүр төрхөөс таны сэтгэл хатам шин чанар газарт навсхийн уннаа. Би хамгийн лаг нь эсвэл би хөгшин ухраас гэж залуу хүмүүстэй хамаагүй харьцаж болохгүй. Дэлгүүр өсчин үйлчлэгийн газарт ажиллаж буй хүмүүстэй битгий муухай харьцаарай. Мөн өөрхийн сэтгэл таарсангүйгээд уурдаж бухимдаж ёс зүгөө харьцаж болохгүй шүү. Хаан чамаагүй өөрийн мэдлгүй бухимдаж уураа гаргаж байвал би бусдад харьцах соёл ёс суртахуунгүй хүн байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир зүггүй уурлаад байх зүйл үнэндээ байхгүй. Тэр хүн намайг уурласан учраас би бухимдаж байна биш. Ердөө миний хүлээж авах төвшин тэр хэмжээнд л байна гэсэн үг ээ. Тийм учраас ямар ч байр суурь нөхцөл байдал байсан өөрсөө залуу хүн дор байр суурьнд байгаа хүний хүндэлж зөв харьцах нь зүйтэй. Тэг чадвал таны сэтгэл татам шинжиж хамт өсөх болно. Нас авсан ч дур булаан эмэгтэйчүүдийн онцлог шинж. 4. Тааламжтай харагдуусаар бие авч явах. Хэдэн настай болсон ч эмэгтэй хүн өөрийгөө халамжлахаа үл тоомсорлож болохгүй. Хижээл насны эмэгтэйчүүд дунд энэ наснд гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй гэж юу гэж хэлдэг эмэгтэйчүүд байдаг. Гадаад талынхаа гоо сайхныг тоохоо болсон цагаас эмэгтэй бус эмээ болно. Нас авсан ч тэр насандаа тохирох үзэсгэлэнтэй эмэгтэй анхаарал татдаг нь яалтчгүй бодит үний юм аа. Мэдээж 20-д насныхан шиг чилгэр арьс эс хэлбэрийн биетэнд харьцуулан тэдний гоо сайхантай өрсөлдөх нь тэнэг хэрэг болно. Дур булаам хижээл насны эмэгтэй чилгэр арьс эс хэлбэрийн бие гэхээс насаасаа илүү гэрэл гээгээтэй харагдах тааламжтай дүрх төрхөөс сэтгэл татам шинж төрөн гардаг юм болов. Үрсэтэй басан ч инээдэг үрчлээ нас залуу дур булаам харагдуулдаг. Тиймээс сайн инээж байгаарай. Инээхэн 8 насаар залуу харагдуулдаг гэдэг шүү дээ. Ихэнийх тусам нас явсан ч гадаад төрхөөрөө гэрэл гээгээтэй тааламжтай сайхан харагддаг. Мөн хаач явсан цэвэрхэн төрөх тухайн үйл явдал тохирсон хувцалтанд анхаарахаа бүү мартаарай. Нас ахих тутам тухайн газар үйл ажиллагаанд тохируулсан ёс зүй журамтай байхын сэтгэл татам харагддаг. Нас явсан ч дур булаам эмэгтэйчүүдийн онцлог шинж өргөлж хөгжиж байдаг хүн. Нас явах тусам дур булаам хүмүүс бол тэднийг харах болгонд улам бүр өсөж байгаа мэт сэтгэл төрүүлдэг хүмүүс. Айхтар амжилтын төлөө юм уу эсвэл их эд баялагын төлөө бус өргөлж өөрийнхөө хөгжлийн төлөө суралцаж хичээх хандлагатай хүн гэсэн үг ээ. Би хөгшөрсөн хүн одоо зүгээр л энгийн амарх маягаар амьдрах болно шүү дээ гэсэн сэтгэлгээ таныг хурдан хөшрүүлнэ. Энэ насанд юу их вэ гэсэн бодлоо хайж, нас явсан ч хийж болох зүйлс, сурч мэдэх зүйлс зөндөө байгаа гэсэн сэтгэлээр тэтгэр зүйлсийг сорж хийж үзнэ гэж мөрөөдөх хэрэгтэй. Тэгж байж л амьдрал ирч хүчтэй залуу цоглог сэтгэл татан болон өөрчлөгдөнө. Шин зүйлийг сонирхож байгаарай. Өөртөө сайхан орон түүнийг хүлээн авч, уян хатан хариу үйлдэл хийгээрэй. Нас авах тусам улам бүр суралцах хэрэгтэй. Хөгжим тоглох, хоол хийх, гадаад хэл сурах гэд юу ч байж болно. Мөн өмнө сурч хийж байгаагүй шин салбарын зүйлч байж болох юм аа. Үргэлж сурч боловсрохыг хичээж, өөрийгөө хөгжүүлж явбал алхам алхмаар өөрчлөгдөж дур булаам эмэгтэй болно. Нас ахих тусам сэтгэл татам болдог эмэгтэй 5 онцлог шинжийн тухай ярьлаа. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчнээр нэрлэгдэх Одри Хепберн жинхэнэ сэтгэл татам төрхөнд дотроос гэрэлдэг бөгөөд гаднах гоо үзэсгэлэн зөвхөн чимэгл юмаа гэж хэлсэн байдаг. Нас явах тусам зөвхөн гадаад төр төрх гэхээсээ илүү дотоод сэтгэл татам байдлаа хөгжүүлэхийн төлөө хичээгээд үзээрэй. Танд сайн сайхныг хүсье. Дуслан хамт байсан танд баярлалаа. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Сайхныг хүсье. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.